За сайн бацхан бүгдээ. Та бүхэндээ энэ удаа би Улаан Политехник коллежийн нэрмжит стандарт олимпиадад хэрхэн оролцох талаар зааварчилга хүргэх гэсэн. Учир нь юу гэхээр олимпиаданд оролцож байгаа хүмүүс хүүхдүүд багш нараас цахимаар оролцож үзээгүй хүмүүс нэлээдгүй байгаа учраас энэ хүмүүсийн хүсэл тавьсныхан дагуу багш нь ийм зааварчилгаа бэлдэж байна. За та бүхний мөрчүүлсэн мэйл хаягн дээр тэмцээний эхлэхээс нэг цагийн өмнө олимпиадын линкүүд очино. За энэ линкэн дотор юу байх вэ гэвэл онооны самбар харах линк байна. За дээрэс нь систем руугаа нэвтэрч орох линкүүд байна. За мөн нэвтрэгчний нууц өгöd бас давхар очих хэрэгтэй шүү. Та бүхэн тэмцээний эхлэхээс цагийн өмнө мэйл хаягын шалгаад бэлтгэл байдлаа хангаарай. За бүртгүүлсэн мэйл хаяг руугаа ороод ирсэн линкүүдийг нээхэд та бүхэнд энэ тэмцээний системийн маань үндсэн цонх ингэж харагдана. За энэ дээр бид та бүхэн ирсэн нэвтрэх нууц өгөө хийгээд нэвтрэх юм бол ингэж харагдах хэрэгтэй. За одоо энэ цонх бол манай олимпиадын системийн үндсэн цонх. За энэ цонхыг ерөнхийдөө тайлбарлая. За энд left time буюу одоо энэ цагийг харуул 2 цаг 34 минутын дараа манай тэмцээн дуусах гэж байна гэсэн ойлгоорой. За тэгээд ирсэн бодлогууд маань ABC гэсэн дугаартай байгаа. 3 төрлийн бодлого байгаа. За бодлогынхаа өгүүлбэртэй танилцыг бол statement хэсэг рүү орж танилцсан. А бодлогоны, B бодлогоны, C бодлогоны өгүүлбэр ингээд. За харин бодлогын татж яваад бодолтоо хийгээд илгээхдээ submission хэсэг рүү орж илгээнэ. За ингээд submission хэсэг рүү орохлоор за энэ нодлон жилийн оролцсон хүүхдээ ийм юу байгаа? Бодолт байгаа. За энэ choose file гэдгээр ороод бодолтоо сонгоод ингээд тэгээд open хийгээд submit хийгээд илгээхэд чиний бодолтод одоо хэдэн оноо авсан байгаад ерөөдөө харагдах хэрэгтэй шүү. За тухайлбал энэ хүүхдээ авах хөглөөд A бодлогон дээр 92 оноо авсан байна. Энэ 100-аас 92 авсан баг жишээтэй. За тэгэхээр 92 оноо яаж авсан бэ гэвэл энэ хүүхд бүр анх эхлээд яасан тэг оноотой байж байгаа. Тэгээд баг багаар ахиулсаар байгаа 100 болсон. 92 хамгийн дээд нь 92 оноо авсан байх жишээний. За тэгвэл Б бодлогон дээр яасныг нь харъя. За мөн ялгаагүй маш их олон удаагийн онцлог хийж энэ хүүхд тгээс ихсүүлээд агсан байна тийм ээ. Яваад хамгийн сүүлд нь яг 100 онооны бодолт хийсэн байх жишээтэй. За С бодлогыг нь ерөнхийдөө харъя. За энэ хүүхд С бодлогон дээр мөн ялгаагүй маш их олон удаагийн онцлог хийгээд хамгийн дээдэлтэй 50 оноо л авсан байна. Ингэж ерөнхийдөө дүгнэгдэн шүү. гэж та бүхэндээ хэлэх гэсэн. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Олимпиадад сайн оролцоорой.